Бүгдээрээ сайн бацхан уу, та бүгдийн өдрийн мэндийг хүргэе. Ээлжний бичлэгээр уулзч байгаа баяртай. Тэгээ нэлээд олон хүмүүс асуусан байсан ингээд краш мартахаар гэдэг бичлэг оруулж өгөөрэй гэд. Тэгээд ер нь ингээд бичлэгнүүдийн доор хүмүүсийн зүгээрээ асуултуудаа бичдэг хгүй юу. Тэгээд тэрэн дээр ингээд найз охин сайн болсон ч юм уу, найз залуудан сайн болсон ч юм уу, эсвэл хоёлаа нэг ижил хүн сайн болсон ч юм уу, тэгэл найзаагаа алмааргүй байна. Одоо яах вэ гэл тиймэрхүү юмуд асуудаг. Тэгэхээр ингээд хайртай хүнийхээ хайр дурлалыг хүндэтгээр ингээ үерхлийг сүд хийж, хайр дурлалыг сүд хийсэн үйлдэл алтаа гаргаж болохгүй шүү өнтер гэл бичингүүд тэлээ өөрхөн за айлгалаа баярлаа гэл хийдэг. Тиймэрхүү сөрөг хариултууд ерөөсөө ирүүлдэггүй. Тэгэхээр тэгээд дээрээс нь ингээд тийм хүмүүс, тийм байдалтай байгаа хүмүүсд ч юм уу яг краша мартах арга гэдэг зүйл хэрэгтэй байгаа шүү дээ. Тийм ер нь зөвхөн хүмүүс одоо гэлтгүй том хүмүүс ч гэсэн ингээд бид нар сайн танихгүй үндэ сэтгэл алдарсан байнгут тэр хүн өөр хүний хүн байдаг ч юм уу, өөр хүн сайн эсвэл өөр хүнтэй харилцдаг ч юм уу. Иймэрхүү гарч иртэй. Скол нэг таньж ах хувцтай ингээл ингэдэг ч юм уу те. Тэгээд крашлаа болох хэрэгтэй болдсон шүү дээ. Тэгэхээр ер нь бол тэр үед яаж өөрийгөө ингээ өвчлүүлэхгүйгээр аль болох хурдан хугацаанд болох вэ гэдэг аюул чухал. Тэгээд эсвэл одоо нэг талаас ч юм уу те одоо өрөөсгөл хайр гэдэг шиг ингээд нэг хүн л хичээгээд байдаг боيو чийл ингээ хичээгээд байдаг. Гэтэл нөгөө хүнээс ч ямар ч ахиц амжилт гарахгүй байх юм бол хоёр хүний хийх ажлыг чи хийж байгаа юм шиг тийм их ачаалал донд чи цаг зав эрүүл мэнд сэтгэл зүйгээ олон юмараа хохирж үлдэх аюултай тэр үнэхээр болохгүй байгаа харилцааг бол тавьж байгаа бол сурах хэрэгтэй шүү дээ. Тийм болохоор энэ бичлэгийг үзээд заавал одоо хэрэгтэй гэлтгүй ер нь амьдралч хэрэгтэй болохоор үзээд мэдээд аваасаа гэж хүсэж байна. За хамгийн ихэнд болохоор чи яг одоо тэр төрж байгаа мэдрэмжийг байр баялаа өөрөө хүлээн зөвшөөрөх хэрэгтэй гэж байгаа байхгүй юу? Яа гэвэл одоо тэгэхэд юу гэж чинь үнэхээр харилцаж бүтэхгүй байгаад хаад чи за бүтчих байлгүйдээ болж байгаа байлгүйдээ гэд ингээд худлаа хийсвэр зүйлийг өөрөөртөө өмшүүлээд ингээд яваад шүү дээ. Нэг өөр өөрхөн сэтгцээ гарцаад улаан цам тэр хүн ингээд чамтай үл хөмтгсөн гайсаар харьцаад чамааг ингээд одоо чамд ингээд ургууцлаа илэрхийлээ чамайг өөрөөсөө түлхээд чамайг эвгүй байдалд оруулаад ингээд хачаач үйлдэлгээд тагтан ч гэсэндээ чи ямар нэгэн байдлаар өмөрөх гарц гаргалгаа гаргаж ирчингүүтэй за зөв дандаа хийсгэндээ байгаа ах гээл одоо ингээд өмөрөөд яваад байгаа буюу бодит байдлаас цухтаагаад байгаа энэ зүйлээс салах хэрэгтэй. Тэгээд дахиад дээрээс өөрөөр хэлбэл чамайг яг тэр нэг муха хар нүхнээс гарах хүмүүс чи өөрөө тийм болохоор яг байгаа бодит байдлаа яг сайн анализ дүгнэлтгээд дотроос ч нэг юм ингээ хатгаад байгаа штэ. За энэ ингээд болохгүй байна, бүтэхгүй байна. Тэр мөрөө хэлээд байгаа нэг юм баа штэ. Тэгэхээр тэр зүйлээ чи сайн бодож анализ хийгээ сайн хамгаагаад үнэхээр үнэн байна уу гэдгийг мэдээд тэг яг бодит байдлаа хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. За угаасаа болохгүй байна, бүтэхгүй байна. Бас эсвэл болж байгаа бүтэж байгаа гэж болно л доо. За хоёрт нь болохоор ер нь бол цаг хугацаа хэрэгтэй гэдэг чи өөрөөсөө ойлгох хэрэгтэй. Цаг хугацаа хэрэгтэй дээ гэд бодчих юм бол ер нь ямар ч юмн дээр нэг тийм яарад хаа болчдөг. Хорон л мартмаар байна, бушуухал мартмаар байна. Энэ нэг юм л дахиад савж баймаар байна гэд өөрийгөө шавдуулаад яаруулаад ах юм бол бүр илүү хэцүү тарцлаантай санагдаж эхэлнэ. За аяанда тэгэл угаасаа мартчих штэ байгаа бол байгаад нас нь байхгүй бол байхгүй нас нь угаасаа цагийн хэсгээр тэгэл мартагдчих л таарай гэдэг байдалтай байх хэрэгтэй буюу цаг хугацааг олгох хэрэгтэй. Тэрнээс гяс мартмаар байна гэдэг юм бол гяс мартахын тулд одоо юу гэдэг өөр хэнийг хайдаг ч юм уу те гяс мартахын тулд одоо буруу зүйл рүү татагддаг ч юм уу тиймэрхүү зүйл гарах учраас чи тэр нь хангалттай цаг хугацааг ингээд өгчих. Тэгэх юм бол бүр илүү бага хугацаанд тэр хүний сэтгэлээсээ явуулж чаддаг юм байна. За гуравт нь болохоор яг крашлалтан дээр жоохон анализ хийх хэрэгтэй гэж байгаа. За би яг юунд дурлаад байсан, яг юунд татагдаад байсан юм. Би яг тэр хүнийг одоо үнэн мөн чанараар нь мэдэж яг тэр хүн тэр бүхэлд нь дурлж хайрлсан юм уу эсвэл үгүй юм уу гэдгээ жоохон бодно гэж энэ ихтэй маш гоё. Ингээ заримдаа бид нар зүгээр л тэр хүнийг мэдгүй ээжэж зүгээр ингээл өнгөс төсөөлөнгүүтээ төсөөл доторх тэр хүндэд дурлцаад тэгэл тийм гээл бодоол ийм л хүндээ, тийм л хүндээ гэл ингээл өөрийнхөө доторх тархинд хүндээ дурлцсангүй гэдэг юм байна. За тэгээд энэ тархиндаа оргуулсан хүний юу гэж боддог вэ гэхээрээ бүр ингээл бараг төгс юм шиг төсөөлөд байдаг. Гэтэл яг үүндээ бодит байдал дээр тэр хүн чинь төгсгөн биш шүү дээ. Тэгээд чиний тэр бодоод байгаа өглөгийн хүн бол биш. Зүгээр л ингийн бид нартай адилхан хүн байгаа. Тийм болохоор ингээд за би яагаад ингэж өмөр хийсвэр сэтгээд ингээд хүл алдаад гүгээд исэн юм болоо. Тэгээд нэг хаахтар ингээд би татагдаад тахаараар ч юм уу би эсвэл тэр хүнд голөгдоод тахаараар ч юм уу би тэр хүнд одоо дутуу үнэлэгдээд тахаараар тийм сүрхий хүн биш байсан л шүү дээ гэдэг тиймэрхүү байдлаар өөрийнхөө дотор үүсмэ гомдлын мэдрэмжүүдийг алга болох хэрэгтэй. Хайр дурлал бүтлгүүдэх үед бидний хамгийн их зовоодог зүйл нь одоо тэр гомдлын мэдрэмжүүд юм байна л та. Тийм болохоор нөгөө гомдлын мэдрэмжэндээ хүлэгдээ тэр гомдлыг чи нөгөө хүн чинь мэдгүй байгаа учраас ирж тайлж өгөхгүй шүү дээ. Тэгэл гомдол гомдох болгондоо нөгөөний бодоод байгаагаа хайртай учраас бодоод энэ хайртай учраас санаад байна гэдэг бодолтой андуураад идэм байна. Тэр зүгээр л хүнд гомдсон байгаа гомдлыг юм байна. За дараа нь болохоор ер нь
хоосон итгэл найдвар тэхэ болно. Хүрээд ирчих юм болоо, над руу холбоо тогтоох юм болоо, над руу залгах юм болоо, чад үчих юм болоо, хүрээд ирэх юм болоо, намайг баярлуулах юм болоо, над руу ороод ингэх юм болоо, тэр хүнээс одоо хий дими хоосон гордлог хүлээхэ болно гэж байна. За яаж исэн чи яад юм дээ. Тэгвэл л үз, тэггүй л үз гэдэг юм бардам сэхүүн зангаа буцаагаад амьлуулах хэрэгтэй. Тэггүй ингээд тэр хүн тэгээсээ энэ хүн ингэсээ гэл тэр хүнээс хамааралтай байгаад хамал улмас сул дараа болол улмал ингээл нөгөө нэг өмнөх гомдлын мэдрэмжэндээ бүр ингээл дарлагдаад тэр хүнээс хамааралтай хүлэгдээл химээр байгаа маш зан хийж чадахгүй одоо тэ хөрмээр байгаа одоо зоригтой хүрч чадахгүй гэл хүсэл мөрөөдөл ч гэсэн юм байхгүй зөвхөн тэр хүнийг л ингэсээ тэгээсээ гэл бодоод ах юм ядмынхан ертөнцөд түүчигдчихнэ гэсэн. Тэгэл тэр сэхүүн үнээрээ дамжуулаад тэгэл үл хийвэл хийлээ хийхгүй лээ тэгсэн тэгээгүй би өөрөө жаргалтай болгодог хүн учраас те миний жаргал намайг жаргалтай болгодог хамгийн их хүч бол би өөрөө байх хэрэгтэй учраас хин нэгнээс хамааралтай байхгүй гээл те тэгэл өөрийгөө гоё жаргалтай байлгаад тэгж өөрчлөгдөх дээр анхаарах хэрэгтэй. За дараагийнх нь болохоор сэтгэл хөдлөлтөө хит даралдахгүй байх хэрэгтэй. За энэ нь болохоор яагаад вэ гэхээр бид нар ингээд бүтлгүй хайр дурлалтай очих ч юм уу эсвэл ингээд ямар нэг байдлаар гомдол тээжүүлдэг ч юм уу ингээл хилэн тээжүүлдэг ч юм уу тиймэрхүү юмуд хайр дурлал харилцаан дээр бий болдог шүү дээ. Гэхдээ тэр уур хилэн тэр одоо гомдлохгүй нэг эдрийг бид нар хитрхи хүчтэй болгож бас болохгүй. Яа тэгэхээр тэр мэдрэмжинд бид нар хөтлөгдөөд тэгэл хаашаа ч өнгөрөөд өгч магадгүй болохоор ямар ч үед өөрийнхөө жанжин шумыг баримтлаад тий би юуны ч ардсаа даваад гарч чаддаг тийм л хүчрэх хүн тий чи биш бол чамаас илүү гэдэг нөгөө сэхүүн зан дээр үндэслээд тэгээд өөрийгөө хамгийн гол нь ирүүл авч үлдэх нь хамгийн чухал. Чамд байгаа хамгийн үнцэнтэй одоо дотор оршихуйгаа хамгаалж авч үлдэх нь хамгийн чухал. Тэгэхээр хэдүүлээ тийм зүйл дээр илүү төвлөрөх хэрэгтэй. Тэгэхгүй амар зовж ийн, амар шаналж ийн, тэр хүнийг мартгал хэцүү байна. Тэр хүнгүүгээ би яаж байх юм бэ энэ өөртөө эсвэл тэрмуугаас болоод би ийм байдалтай боллоо одоо юу ч гэдэг те иймэрхүү дүү сүрэг мэдрэмжүүдээ байн хүчтэйгээр дахинд өөрөө оруулж ирээд өөрөө тэрэндээ орогдоод хамгийн энерги ирчүүж хамгийн сайхан юмнуудаа бүр зайлуулаад хайчна. Аль болох энэ гэрэлхээгээд аз жаргалтай тэр зүйлсүүдээр илүү дүүргэж тийм мэдрэмжүүдээ багасгах нь айгүй чухал. За дараагийнх нь болохоор чи ингээд энэ тухайга ярина гэж байна. Гэтэ би уг нь бол одоо ингээд тэр хүнийг крашилж байсан. Тэгээд би ийм хүлээлттэй байсан. Тэгтээ ингээд ийм болоод өнгөрчлөө. Тэгээд уг нь бол би ингэсэй л гэж өсөж эсвэл ийм байж таарлаа гэдэг ч юм уу иймэрхүү үзүүлээ. Чи итгэж найдах бол найдахын нэгэндээ ярина. Эсвэл бол над чиг бас ганцаараа ярих дуртай бол ганцаараа ярьсан ч бас болно. Тэгээд тэгээ хамгийн гол нь яриад гадагшлуулаад хахаар нөгөөгаа доторгоо уурч юм эсвэл гомдлын мэдрэмж чинь ингээд тайлагдаад тэр мэдрэмжинд хөтлөгдөж тэр хүнээс ингээд хамааралтай болох цаг хугацаа чинь багасна гэсэн үг. Тэгээ ингээд яриад ах тусам дүжрөөд гэх юм уу. Ингээд за. Ер нь л нэг амар сүртэй биш л байсан биш. Би яагаад ингээд нэг ахтар хүчтэй тэг ингээд хариулт үзүүлээд байсан болоо гэд бодоод өнөөдөр илээс ирсэн чинь миний хаалаа өвдсөн байлээ би ч тэр хүтэн жимсэдэдсэн чинь цаалгаа өвдөгцөн баг. Нэт залгаа ингээд тасаа иймэрхүү байж штт те. Тэгтээ энэ одоо амар даваа талтай санагддаг. Заримдаа ингээд хүмүүс ерөөхдөө намайг гээд эхлээ хараад бол яасан бэ зүгээр уйлсан мүү гэдэг. Тэгээд явандаа би чихээс ингээд уйлсан. Тэгээд уйлсан мэддэгдүүлмээргүй байхад нүд салгаас салсан юм уу гэж асуудаг. Тэгэхээр би тийм нүд салгаас саад тэгэл гэл өнгөрөөчдөг. Тэр айгу ятагаад давааталтайгаа. За хэдүүлээ ингэж одоо өөрөөрөө татгаруулж болно ингээ ярьж эсвэл бол чи бичиж болно. Ингээд бичээд зарим би болохоор шүлэн үлгийг бичих юм дуртай байхгүй дуртай. Яа тэр өөрөөрөө ингээд яг яад байгаагаа ингээд бүрэн таньж чадахгүй байх үед шүлгээ уншингууд гэж өөрийгөө илүү ойлгоход мань тусалдаг. Тэгээд шүлэг ч юм уу зохиол ч юм уу одоо ямар байдлаар бичвэл өөрчлөл амар дэ бичиж бас өөрийгөө тайвшруулж болно. За дараагийнх нь болохоор аль болох сошиал медиа хэрэгцээдээс хүн дээр хэрэгтэй гэж байгаа. Тэрнийхтэй юу гэсэн үг гэхээр чи ингээл банк сториг нь үзээл ч юм уу ингээл банк бичсэн чатад ингээл хараал ингээл ч юм уу эсвэл одоо юу зураг мөргийг үзээд ингээд ахам бол мартахад мэдээж хэцүү. Тийм болохоор
аль болох тэрийг үзэхгүй харахгүй байж иж мартахад илүү амар санагдана. Тэгэхгүй тэгээд хууч юм уу үзээд хам бол хууч үеийнх нь гой юм санаанд нь орж ирээд тэгэл нэг гой байсан юм шиг гэдэг худлаа дахиад нэг найдлага гаргаж ирээд тэрнтэйгээ зурлаад байна. Чи тэр крашаа бодоход зарцуулж буй цаг хугацаагаа өөрийгөө гой ойлгож өөрийгөө тордохдоо өөрийгөө хайрлахдаа зарцуулна гэж байгаа. Чи өөрийгөө ингээл илүү гой харагддаг болохоор ч юм уу эсвэл өөрийнхөө одоо хийх хичээл те бусад мэдлэг те тэр чадварууд тал дээр хөгжүүлээл өөр гоё одоо дугааланд явдаг ч юм уу те шинэ хобби сонирхдаг ч юм уу шинэ хүмүүстэй ингээ найзалж танилцдаг ч юм уу тэгэж өөрийгөө илүү хөгжүүлэх шалтгаан болгож ашиглавал маш их хүчтэйгээр өөрийгөө ахиулдаг юм байна. Тэгээд гэтээ би энэ дээр шинэ харилцаа үүсгэн гэдэг нь шууд дараагийн хүнийг хаа гэсэн үг биш. Тэр бол маш эрсдэлтэй. Яа тэгэхээр буруу хүнийг сонгох магадлалыг бүр 50% ч хэлээ нэмэгдүүлдэг гэдэг бас судалгаа байдаг гэсэн. Тэгэхээр чинь бүр айгүй нөгөө нэг сэтгэл хөдлөлөөр хандж байгаа болох тэр үед байгаа хүнд ч хамаагүй татагдаад тэгэл ингээл нөгөө та нар юм байна мэдхүү. Игдэхгүй нэг хоёр хүн таарлтдیں۔ Гэтэ би эрэхтэй нэснээр ирээд өгч. Игдэхгүй бата болдоо хоёр таарлаад тэгсэн чинь бата болоосоо гэхгүй юу болдоо за саний юу гэж болдоо 50 би нэр өчтөр хинтээ таарлаад дулмаатай таарлаад гэсэн чинь ямар дулмаа гэдэгхгүй. Тэгсэн чинь цэрмаг мартаа тусалдаг. Ямар цэрмаг гэдгсэн чинь далгармаг мартаа тусалдаг. Юунд далгармаг гэсэн чинь далжин мартаа тусалдаг. Тэр шиг ингээд ерөөсө тиймэрхүү дүү байдлаар буюу чи өөрөө ингээд бас ямар хэцүү байгаа вэ гэдгийг мэдэрч байж ич дахиад өөр хин нэгэн тийм мэдрэмжийг хөөрүүлэлт хийн гэдэг л амар муухай харгас зүйл. Тийм болохоор яран ингээд дараагийн хүнийг хайх хэрэггүй. Харин ч тэрний оронд тэр цагаа өөртөө зарцуул өөрийгөө хайрал. За эсвэл өөртөө гимэргүй байвал гэр бүлдээ илүү их цаг зав гаргах, хичээл сургалтад илүү их цаг зав гаргах, өсөл мөрөөдөлтөд илүү хөрөнгө оруулалт тийм зүйл цагаа зарцуулсан дээр шүү. За дараагийн болохоор аль болох краш чамтай юм ярих гэж ч юм уу холбоо тогтоох гээд ингээд ирэх юм уу те ингэх үед нь чи шууд өөрөөсөө төгөлөх хэрэгтэй. Яа тэгэхээр нэгэн тал дээр харилцаагаа болиё гэж шийдсэн байгаа болохоор ахаал тэр хүмүүстэй холбогдох шаардлага байхгүй. Тийм болохоор краш ингээд харилцаа тогтоох гээд ч юм уу ингээд эргээд ирэх юм бол шууд ихний үйлдэлээрээ үгүй гэдэг дургуутсан байдлаа илэрхийл. Тэгээ ер нь бол дургуутсан байдлаа илэрхийлээ. Гэхдээ үнэхээр та хоёр нийлэх ёстой хүмүүс мөн бол тэр хүнийг оролдож авсан бол 2 3 4 5 6 7 8 9 хэдэн ч удаа оролдож болно шүү дээ. Тийм болохоор эхнийх дээр нь шууд зөвшөөрөө дахиад буцаа нөгөө нэг аим шиг мэдрэмж авч болохгүй. Тэгээл тэр хүнийг ингээл чамд ингээ хүсэл тавиалвал байлгаалаа. Тэгээл хэлсэн чинь чи яагаад ч юм гинтхэн хөрөөд тэр харьцаа хүсгээ болчих магадгүй шүү дээ. Тийм бол нөгөө нь чиний өмнөх байр суурьнд очиж чинь хүн хөшөөх гээд байгаа шүү дээ. Тэгэл зүггүй гэл байлаа шүү дээ. Тэгсэн чинь ингээл дахин тэр хүн чамайг гээл таныг гээл тэгсэн чинь таа ч гэсэн өөрөө бас тэр хүн үздгээл тэгээд байвал мэдээж харилцаа чинь сэргэж болох боловч эхний үйлдэл дээр нь лав ерөөсөө зөвшөөрч болохгүй. Ядаж 2 3 удаа оролдож үзэг. За тэгээд сүүлд нь үнэхээр болохгүй байгаад үнэхээр мартаж чадахгүй байгаад таны сэтгэл зүйн эрүүл мэндэд чиний сэтгэл зүйн эрүүл мэндэд бүр ихээр нөлөөлөд эхлэх юм бол мэдээж мэрэгжлийн үнд хандах хэрэгтэй. Сэтгэл зүйчэд хандах хэрэгтэй. Хөтөлбөр хайр дурлалтай учирсан бол яах вэ гэд үнэхээр болохгүй өөрийгөө гэж чадахгүй маш хэцүү байгаа болвол мэрэгжлийн үнд танд гайхамшигтай тусламжийг үзүүлж таныг эмчилж өгч чадна. Сэтгэл зүйч гэдэг чинь сэтгэл зүйн эмч гэсэн үг бид нар одоо хоолоо өвдөхөд хоолоо эмчид очиж үзүүлэхдээ яг адилхан бидний сэтгэл зүй өвдсөн учраас эмчид очиж эмчлүүлэх хэрэгтэй л. Үнэхээр хэцүү байвал битээ ганцаараа шаналаарай. Тэгээ дахиад дээрэс нь энэ шаналсан мэдрэмжийг баг бүх хүн авч үздэг шүү. Нэг биш нилээд авч үздэг. Тэгээд явж жагаад өөрийнхөө жихэн үнийг олох цагтаа иймэрхүү мэдрэмжээс ангижраад тэгээд балтиг байх гэж би боддог. Гэтэ миний л бодол тоо. За энэ бичлэг маань дуусна үзсэн баярлалаа. Өөр ямар төрлийн бичлэг үзмээр байна хэлээрэй. Баярлалаа.